Монгол үндэсний хувцсанд хамгийн хэрэглэгддэг гэдгээрээ торог гэдэг материал бидний хувьд хамгийн сонирхол татгууц материал байсаар ирсэн. Жил болгон торгоны тренд өнгө, хээ хуаар өөрчлөгддөг. Бид ч трендээ дагаж торгоо сонгож дээл хувцас хийдэг. Гэвч үүний ард торгоны бүтэц, холио, нэхээсний тухай хамгийн чухал юмнуудыг бол орхитуулсаар байдаг юм аа. Торог гэдэг материалыг бид гоё, гялалтсан, хээ хуартай, намирсан гэх мэтчлэн зөвхөн харагдах байдлаар нь бол сайн мэддэг. Харин энэ удаагийн ирээлээрээ торог хэрхэн үүсдэг тухай мэдэж авцгаая. Мэдээж эмх цэгцтэй мэдлэг олж авахын тулд ширхтээс нь эхлээд сурцгаая. За торго нь амьтны гаралтай уурагч ширхэх юм аа. Ихэнх торгыг бомбикс мори гэдэг тут модны навчаар хоолдог хүр хорхооноос гаргаж авдаг. За хүр хорхоог үржүүлж маш нарийн температур, чийгшлийн тусгай нөхцөлд тижээн. Хорхоо нь өөрийгөө хамгаалж бүрхүүл үүсгэхдээ амнаасаа шингэн уурга ялгаруулдаг бөгөөд тэр нь агаарт гарахаараа утас болж хатуурдаг. Ингээд тэр утсаар өөрийгөө тойруулж ороогоод кокон буюу хүр хорхоон бүрхүүл нь үүсдэг байна. Хамгийн сонирхолтой нь тэр утас нь тасархай биш гэж байгаа. Бараг тасралтгүй нэг ширхэг байдаг. Нэг хүр хорхоо дунджаар хэдэн зуун метр, заримдаа бүр 1 км орчим утас, ийм урт утас гаргадаг. Энэ чанар нь торгыг бусад ширхтээс огт өөр ангилалт буюу тансаг зэрэглэлд оруулдаг байх нэ. Торгоны утас өөрөө хоёр төрлийн уургаас бүрддэг. Доторх үндсэн бүтцийг фибрион гэдэг. Энэ нь утасны гол хэсэг гэж ойлгож болно. Харин гадуур нь сэрсингээд наалдамхай уурга бүрхэж идэг. Энэ сэрсин нь болохоор хорхой уцаа хоорондоо нааж ингээд кокон буюу юм бөөрхийн хэлбэрт оруулах үүрэгтэй юм наалдамхай давирхайлаг зүйл байдаг. Энийг болохоор үйлдвэрлэлээр кокныг буцалгаад энд наалдамхай давирхааг нь зөөлрүүлсний дараа олон кокны утсыг зэрэг татаад нэг утас болгож нийлүүлснээр торгоны утас гаргаж ирдэг байна. За 1 кг торг гаргахын тулд хэдэн мянган хорхой маш хэмжээний тут модны навч шаардлагатай байдаг. Тэгэхээр мэдээж торг хямд байх ямар ч боломжгүй юм аа. За үнэтэй байх нь зүгээр нэг торг гэсэн нэрний асуудал биш болоод байгаа юм. Үйлдвэрлэлийн логик нь өөрөө үйлдвэрлэлийн бүтцэн явц нь өөрөө юм үнэтэй байхаас аргагүй байдалд оруулдаг. За торгоны молекул бүтц буюу фибрион гэдэг уурагчин өөрөө маш эмх цэгцтэй, талст бүтцтэй байдаг. Тэгэхээр торгон утас өөрөө гайхамшигтай бат бөх. Байгалийн ширхэг дотроо хамгийн бат бөх гэж үздэг. Гэхдээ нэг сул тал байгаа. Тэр нь бат бөх сайн хэдий ч уян биш. Өөрөөр хэлбэл сунах чадвар маш багатай. Тиймээс торго бол маш амархан хэлбэрээ алддаг. Материалын нэгэнд ордог юм аа. За физик шин чанарын хувьд бол торго маш онцгой мэдрэмж өгдөг. Дулаан дамжуулахтай холбоотойгоор гар хүрэхэд эхлээд ийм сэрүүн юм шиг санагддаг ч хэсэг хугацааны дараа дулаахан ийм мэдрэмж өгдөг. За чийг шингээх чадвар нь 10-аас 11% байдаг. Яг энэ чийг шингээх чадвараас хамаарат арьсанд ийм амьсгалах гоё мэдрэмжийг өгдөг. Тиймээс зундаа халуун биш өвөлдөө бас хүүтэн биш. Өөрөөр хэлбэл торгыг өвөлжсөн бас өмсөж хэрглэж болдог байх нэ. За маш гоёмсог гэлбаатай. За гэлэлт нь болохоор тийм санамсаргүй тохиолдож байгаа зүйл биш. Торгоны өөрийнх нь тэр ширхэгтэйг ингээ хөндлөн огтлоод үсэх юм бол гурвалжин хэлбэртэй ийм талцтай байдаг учраас гэрлийг олон өнцгөр ойлгож нэг өнгөөр биш маш олон өнгийн юм туяатай харагддаг. За энэ нь синтетик буюу байгалийн биш материалын гялдсан байдлаас юугаараа ялгарх гэхээр илүү гүн, илүү тансаг ийм гялтгансан байдлыг өгдөг. Тэгээ олон өнгөөр туяардаг. За үүнээс бид нэр дүгнэж үзэх юм бол синтетик материалуу жинхэнэ торгуудыг бас энэ гялцалтаас нь тодорхойлж харж болох нь байна. За мэдээж торгонд бас сул талууд байгаа. Тэгээ торго нойтон үед бат бөх чанараа алддаг. Ойролцоогоор 20% алддаг гэж байна. Тэгэхээр 80%-ын бат бөх чанар л үлддэг гэсэн үг. За нарны гэрэлд бол маш ийм төсвөр муутай. Өөрөөр хэлбэл тэр уураг халуун задардаг учраас утас хэвэргшдэг. За тэгээд нарны гэрэлд бол удаан байж болохгүй байдаг байна. За хөлөс, шүлтлэг орчин, зарим химийн бодисууд холоор бичилэнтэй ийм химийн бодисууд бол торго маш төсвөргүй байдаг. За уян чанар нь юм бага учраас давтагдсан юм деформац буюу байнгын суналт үүрэлт суналт агшилттэй үүрэлт юм байнгын деформацд орох үедээ бол хэлбэрээ алдаж унжиж эхэлдэг байгаа. Тэгэхээр торгоор хийсэн хувцсыг бол зөв арчилахгүй бол амархан хэлбэрээ алж муудах талтай.
За торгоны хамгийн том давуу тал бол уналт байгаа. Хөдөлгөөнд дагаж одоо гоё маш гоё юм унаж одоо намирч өгдөг. За гэрэлд өнгө гэлбаа нь өөрчлөгддөг. За биеийн хэлбэрийг маш гоё зөөлөн тодруулж өгдөг. Тэгэхээр яг энэ чанар нь мэдээж эсэргээрээ эсгүүр оёо технологийн үед маш их юм хүндрэл өгдөг. Яг жинхэнэ торгоор 100% торгоор хийж байгаа тохиолдолд бол бид нэр эсгүүр оёдлын технологиг бол маш бодолцох хэрэгтэй. Бас чихд их чих өгч бас эндүтэх хэд бол ер нь тохиромжгүй гэдгийг одоо бид нар дээрх нөхцлөөс бол харж байгаа тий. Чек өгсөн үед бол 20% бат бөх чанараа алддаг гэж байгаа. Тэгэд бас ийм хит халуунд уураг задардаг гэж байгаа учраас бас эндүүнийхээ горин дээр ч гэсэн анхаарах хэрэгтэй байхаа. За тэгэхээр одоо ер нь бол ингээд дүгнээд үзэх юм бол торог бол амьд организмаас бүтсэн молекулын түвшинд маш нарийн зохион байгуулалттай, үйлдвэрлэлийн хувьд асар их хөдөлмөр шаарддаг. За байгалийн хамгийн тансаг юм ширхэгт гэж тооцогддог байх нэ. Тэгэхээр жинхэнэ торг бол дэлхийн зах зээл дээр бол маш үнэтэй байдаг юм байлээ. За тэгэхээр бид дараагийн ирэл дээр энэ жинхэнэ торгоны зах зээлийн үнэлгээний талаар оруулж өгнө. За энэ ирээлийг ингээд дуусгая, дараагийн ирээлүүдээр торгоныхоо төрлүүдийг мэдээж авцгаая. За цэвэр торг болон холиотой торгоны ялгааг бас хэлж өгнө. За торгоны нэхээсний төрлүүдийг одоо ярилцсанаа. За анхаарал тавьсанд баярлалаа.